Сайн бацхан хүүхдүүдээ за өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ үржих үйлдэл дээр дан болон давхар тэгштгэл бодож сурцгаанаа. За үржих үйлдэлийн хувьд дан тэгштгэл дээр хоёр төрлийн бодлого байдаг. X-ийг үржих нь 5 тэнцүү 10, 5-ыг үржих нь x тэнцүү 10. Энэ үржүүрүүдийнх нь байр солигдчихсан байгаа. За энэ тохиолдолд яаж бодд юм бэ гэдэг бүгдээр харцгаа. За эхний бодлогыг хүүхдүүд маань шууд цээжрээ 2 гэдгийг харж чадж байгаа. Тэгэхээр энийг бодлтын нэгтээ 10-ыг 5 хуваагаад хариугаа гарганаа. За ингээд шалгаж үзэх хэрэгтэй тийм ээ. Тэгштгэл бодож байгаа бол 2-ыг 5-аар үржлэхэд 10 гарна. Хариу маань 100 гарсан байна. За дараагийн бодлого 5-ыг x-ээр үржлэхэд бас 10 гарна. Энэ маань бас хүүхдүүд маань 2 гэдгийг харж чадчих байгаа. Тэгэхээр бичиглээ ихтэй 5-ыг 10-ыг хуваах нь 5 тэнцүү 2. За шалгаж үзье. 5-ыг 2-оор үржүүлэхэд бас 10 гардаг. Тийм учраас хариу маань 100 гарчээ. За тэгэхээр яг нь үржигдэхүүнүүдийн байр солигдоход үржүр нь адилхан гарнаа. 2-ыг 5-аар үржүүлэхэд 10 гарах нь 5-ыг 2-оор үржүүлэхэд бас 10 гарах нэ. За тэгвэл бүгдээрээ бодлогон дээр бодож үзцгээе. За ерөөсөө үржих үйлдэл дээр хуваахан байна гэдгийг л та нар маань эндээс хараад авах юм. За x-ийг 5-аар үржүүлэхэд 75 гардаг юм. X-ийг олохдоо 75-ыг 5-д хуваачин тийм ээ. За ингээд x маань 15 гарах нэ. X тэнцүү 15. За тэгээд шалгаж үзэх хэрэгтэй тийм ээ. X буюу x-ийн хооронд 15-ыг орлуулад 15-ыг үржихэд 5, 15-ыг 5-аар үржүүллээ. 75 хариу нь гарч байгаа учраас бидний хариу 100 гарсан байна. За хоёр дахь бодлого. За хоёр дахь бодлогон дээр тэнцвүүгийн тэмдгийн ард богино хэмжээний илэрхийлэл, урт хэмжээний илэрхийлэл гэдэг бодлогон дээр янз бүрээр орж ирдэг. Энэ тэнцвүүгийн тэмдгийн ард илэрхийлэл байх юм бол бүтнээр нь хідэн үйлдэлтэй нь бүгдийг бодчихно. Нэмэх нь үржих нь хуваах нь хамаагүй. За ингээд тэнцвүүгийн тэмдгийн артлынхаа илэрхийллийг бодтонгууд хариу маань 36 гарч ин тийм ээ. За ингээд бидний мэддэг дан тэгштгэл болоо өөрчлөө. 9-ийг үржих нь x тэнцүү 36. За эндээс x-ийг олохдоо 36-гаа 9-д хувааж олдог тийм ээ. За шалгаж үзцгээе. 9-ийг үржих нь 4, 4-9 36 хариу маань гарч байгаа учраас зөв бодсон байна тэгшгэлээ. За энийхээ хариуг нь шалгахтаа болохоор энэ хоёр дахь ягаан буюу энэ 9-ийг үржих нь x тэнцүү 36 гэдэг хариун дээр тэгштгэл дээр харж хариугаа шалгах шүү. За дээдлэх дээр бол шалгах шаардлагагүй. За гурав дахь бодлого бас хоёр дахь бодлоготой адилхан тэнцвүүгийн тэмдгийн ард илэрхийлэлээ багш шууд бодож болно гэсэн тийм ээ. За ингээ хариу маань x-ийг үржих нь 6 тэнцүү 438 болж хувирлаа. За ингээ бидний мэддэг дан тэгштгэл байна. Дан тэгштгэл дээр үржих үйлдэл хийхдээ хувааж олдог. Үржих үйлдэл байх юм бол x-ийг олохдоо хувааж олдог гэж бид нэр харсан тийм ээ. За хуваалаа. 73 гэж гарлаа. X тэнцүү 73. За ингээд шалгаж үзцгээе. X-ийг үржих нь 6 буюу 73-ыг үржих нь 6 маань хэд гарах нь вэ? За 3 438 хариу маань гарч байгаа учраас бидний тэгштгэл зөв бодсон байна. Зөв бодогдчихэ. За хамгийн сүүлийн бодлого буюу дөрөвт бодлого. За саяны яг дээдлийн хоёртой адилхан тэнцвүүгийн тэмдгийн ард илэрхийлэлээ нэмнийгээ бодчихноо. Бодцсныхоо дараа бодлогоо тэгштэглээ өргөжлүүлж бодно шүү. За 95. За энэ дээр үржүүртээр яах вэ гэхээр бас л хувааж л олно. Хувааж олно гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. 95-ыг хуваах нь 5 x тэнцүү. За хуваацгаа x тэнцүү 19 гарч байна. За 19-өө бичлээ шалгаад үзье. 5-ыг үржих нь x буюу 19 тэнцүү хэд гарах нь вэ? 5-ыг 19-оор үржүүлж үзэхэд 95 гарч ин хариу маань таарж байгаа учраас энэ ногоон тэгшгэлтэй хариу маань таарж байгаа учраас энэ тэгштгэлийн маань хариу 19 100 гарчээ. За ингээ бүгдээрээ давхар тэгштгэл рүү орцгоё. За одоо бүгдээрээ үржих үйлдэлээр давхар тэгштэглээ бодцгоё. За эхний бодлогыг багш нь та нар минь харж байгаа тийм ээ. За энийг бодохдоо хэдийг 9-оор үржүүлвэл 846 гарах вэ? Энэ цэнхрийг тэр жигээр нь x гэж төсөөлнө. Тэгвэл үржих үйлдэл дээр яах вэ? 9-өө хувааж өгдөг тийм энэ цэнхэр маань бүтнээрээ x гэж төсөөлөх шүү. За x дээр 49 тэнцүү 846-г хуваах нь 9. За энийг хуваач тийм ээ. За хуваалаа 94 гарч ин. X дээр 49 маань 94-тэй тэнцүү байна. За ингээд бидний мэддэг дан тэгштгэл рүү шилжчихлээ. За давхарч байсан данч байсан ерөөсө дан гэж төсөөлж бодох нь шүү. За нийлбэр дээр яадаг вэ гэхээр хасдаг тийм ээ. X тэнцүү
94-өөс 49. За хаслаа x тэнцүү 45. За одоо сайн байна, шалгаж үзнэ. За заавал шалгаж үзэх хэрэгтэй. 45 дээр нэмэх нь 49. За гарч ирсэн хариугаа 9-оор үржүүлээ 846 хариу маань гарч ийн. Бид нэр зөв боджээ. За хоёр дахь бодлого. За одоо энэ бүтэн ингээ хаалтанд байгаа x-тэй хэсгийгээ ерөөсөө яах нь x гэж үзчих гэнэ. 3-ыг хэдээр үржүүлвэл 290 гарах вэ? Тэгэхээр цэнхэр хэсэг маань тэр чигээр x гэсэн үг тийм ээ. X дээр нэмэх нь 91 тэнцүү үржүүр маань хуваах болдог. X нурдаа байна уу, хойно байна уу хамаагүй тийм ээ. За хуваалаа 291-ийг 3-т хуваахаар 97 гарч ийн. За x дээр нэмэх нь 91 тэнцүү 97. Ингээд бидний мэддэг дан тэгштгэл рүү шилжчихлээ шүү дээ. За нийлбэр байгаа үед хасаж олдог тийм ээ x-ээ 97-аас 91 тэнцүү 6x тэнцүү 6. За шалгаж үзцгээе. За 6 дээр 91-ийг нэмээд 97-гоо 3-аар үржүүлэх юм бол 291 гарч ийн. Хариу маань таарлаа. За 3 дахь бодлого. Дөрвийг хэдээр үржүүлвэл 428 гарах вэ? За бас л хувааж болно. X-ээс хасах нь 83 тэнцүү 428 хуваах нь 4. За хуваалаа. За хуваах үйлдэлээ багш нь заацсан учраас энэ дээр цаг алдахгүйгээр шууд яваад байгаа шүү. За X-ээс 83-ыг хасахад 107 гарт юм. Тэгвэл одоо энэ бас бидний мэддэг дан тэгштгэл рүү орчлоо. За хасах үйлдэл дээр хасагдагчаа болохын тулд нэмж олдог тийм ээ. Ялгар болон хасагч хоёрын хооронд нэмэхэд хасагдагч маань гарч ирнэ. За нэмэхээр 190 болж ийн. X тэнцүү 102. За шалгаад үзцгээе. За дан тэгштэглээл маш сайн бодоод сурчих юм бол давхар тэгштгэл амархан байгаа зөвхтүүдээ. За тэгээд дан тэгштгэл давхар тэгштгэл дээрээ жоохон төөрөх юм бол дан тэгштэглүүдээ дахин сайн бодно шүү. За 428 гарсан. Бидний хариу таарлаа. За хамгийн сүүлийн бодлого 3-ыг хэдээр үржүүлвэл 804 гарах вэ? 783-аас хасах нь x тэнцүү 804-ийг хуваах нь 3. За үрж үйлдэлээр ерөөсө хуваах л болж орж ийн гэдэг маш сайн анзаарна. За жишээ нь 873-аас хасах нь x тэнцүү 804-ийг хуваах нь 3. Дээдлэх нь биш, доотлох нь юм байсан бол яах нь вэ? Хуваагаад шууд олчихно гэсэн шүү дээ. Яг өмнөх дээдлийн дан тэгштгэл дээр багш нь ярьсан тийм ээ. Тэнцүүгийн арын илэрхийллийг тэр жигээр нь бодчих болно. Ер нь бол бодно. За ингээ хариу нь 268. За ингээ бидний мэддэг дан тэгштгэл рүү шилжчихлээ. 873-аас x-ийг хасахад 268 бол x маань 873-аас 268-ыг хасахад x маань гарч ирнэ. За хаслаа 515 гарч ийн. X маань 515 гарах нэ. За энэ дээр яг нь дан тэгштгэл гэж төсөөлөл бодоод тахна байна. За шалгаж үзцгээе тийм ээ. За 300 x-ийн хооронд энэ x тэнцүү гэсэн тоогоо бичнэ штэ. За хаслаа. Хасаад гарсан хариугаа 3-аар үржүүлэх ёстой. За хариу маань 804 гарч ийн. Ингээ бидний хариу таарлаа. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье. Ямар ч гэсэн бүгдээрээ хэдээр үржүүлж ийн гэдгийг маш сайн харах нь шүү. Тэгэд алийг нь x гэж авах вэ гэдгийг бас харах нь тийм ээ. Тэгэхээр x-тэй тодруулсан хэсэг дээр маань x гэдэг үсэг орсон л бол тэр нь бүтнээр x гэж төсөөлөх нь шүү. За тэгээд давхар тэгштэглээ сайн бод сураарай. Чадахгүй байгаа дэвэл дангаа дан тэгштэглээ дахин сайн бодоорой. Бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийнхаа хичээлээр бүгдээрээ хуваах үйлдэлтэй давхар тэгштгэл бодсоо.